ИБС-ийн сурчлах баг Орхон аймгийн Хотогт ламын Гандан шатавлан хийдээс мэдээлэл хүргэж байна. Жил бүрийн 9-р сарын 10-ны өдөр заавал их орон даяараа хэлмэгцлийн дурсгалыг хүндэтгэх ийм өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байгаа. За тэгвэл Орхон аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурал буюу цагаат ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос энэ өдөр бол нийт хэлбэгдсэн иргэдийнхээ ар гэрт хүндэтгэл үзүүлж уулзалт зохион байгуулахаас гадна зам амрын өшөөнд мөн цэцэг өргөж өнөөдөр бол энэ Гандан шатавлан хийдэд бол хэлмэгдсэний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж буян намын үйлийг хуруулж байгаа ийм үйл ажиллагаануудыг тус тус зохион байгуулж байна. За Орхон аймгийн цагаатх ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос жил болгоны 9-р сарын 10-нд хэлмэгдэхсдийнхээ дурсгалыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг сананд орсох, хойч үеэ саян гэгэрүүлэх, мөн энэ хэлмэгдэхсдийнхээ үр хүүхэд ач зээ нарт хүндэтгэл үзүүлэх, хамтарч санал бодлын сонсох гэд маш олон төрлийн ажил явдаг. За энэ жил улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан бид маш олон төрлийн ажлыг зохион байгууллаа. Ингээд аймгийнхаа засаг даргын тамгын газар, нийгмийн бодлогын хэлтээс боловсрол шинжилгээ ухааны газар, аймгийн музей, за архив, улсын бүртгэлийн хэлтс гээд бүх байгууллагууд хамтраад энэ жил түүх нийгэм судлалын ухааны багш нараар сургалтын баг гаргаж түүхэн иргэн санацгаая гэсэн ийм аяныг 9 сарын 5-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулсан. За мөн энэ аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагад иргэд мөн улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхсдийн үр хүүхэд ач зээ нарт энэ Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт түүний сургамж үр дүнгийн талаар сургалт явуулж ярилцаж тэднэртэй бас хамтран ажиллаа. За мөн энэ жилийн нэг онцлог ажил бол энэ хэлмэгдэгчдэд зориулсан дурсгалын ногоон төгөл байгуулах ажил байсан. Тэгээ манай Орхон аймгийн салбар комиссоос бол 108 мод тарьж бид хамтарч ажил. Нэгд өдөр болгоны өглөө 6 цагт, эсвэл орой 6 цагт, эсвэл 9 цагт гэдэг ингээд энэ цагуудыг сонгож авч бид нэр модоо услах тэднэртэйгээ хамтарч ажиллах. Мөн тэрбум ногоон мод тарих хөдөлгөөнд нэгтгэх гэдэг энэ ажлууд хийгдсэн. За мөн хэлмэгдэхсдийнхээ үр хүүхэд ач зээ төрөл төрөсдгийг хүндэтгэж уулзах ажил сая бид нар аймгийн нутгийн удирдлагын ордны их танхимд хийгээд гарч ирсэн. За мөн аймгийн цэргийн штабтайгаа хамтраж хэлмэгдэхсдийнхээ дурсгалыг хүндэтгэх ажлын хүрээнд хийгддэг цэцэг өргөх энэ ёслолын ажиллагаа хийгдлээ. Энэ Орхон аймгийнхаа төв Гандан хийдэд ном хуруулахаар бид хүрэлцэн ирээд байна. Ном хурж байгаад маш тааламжтай сайхан байна. Манай аавын ах нь Хинчүгдрийн Шарав гэдэг 38 онд Завхан аймагт удуулсан. Тэгээ тэрнийхээ гэгийн дурсгалд явж байгаамаа. Манай аавч гэсэн зайлвал бас 32 онд нэг баригдаад тэгээд гарсан байдаг. Амьд минь гарсан байдаг. За тэрхүү тэгээд ийм хэлмэгдэл хизээч бүү болоосаа гэж бодоод тэгээд энэ ажиллагаанд оролцоод явж байгаамаа. Дээр үйдэл юм да. Тэгээд хэлмэгдлэр өнгөрсөн. Яаж өнгөрсөн гэсэн чинь нэг хүн амтнуудын чинь өөрийнх нь талд эвгч хэлдгийн хамгийн гол нь тэгэл тэр хүмүүс чинь зүгтаасан байна. Тэгэхгүй бол нэг дандаа буруу талд юм руу орох гэдэг юм шиг байгаа. Тэгээд тэгсэн чинь тэднийг зүгтаахаар цумын тойруулаад ийм жалгар. Тэгээд буудаж тэгэж хөнөөжсэн. Тэгээд тэр байдлаар миний өвөө өнгөрсөн байхгүй. Гэхдээ би их олон жил болж байна. Миний аав байхад их сайн ярьдаг гэсэн тэрийг анзаардгүй. Тэгээд тэгсэн мөртлөө тэр өвөө аав эмээ хоёрынхаа нэрийг бол мэднэ. Хамгийн гол нь тэгэл жил болгон ингээд энэ сайхан хүмүүс чинь хурал маань ой байгуулагдаад ингээд бид нарыг жил болгон буян хийчих штеп. Буян хийгээд гандан дээр ном уншуулах гад би гандан дээр харж ном уншуулах гал асууж байгаа л яах гэж байна тий. Миний аав Иршүнгийн чойн бэлэн 37 онд эмч домч хийж эмч домч лам хийдэг хүн байсан. Тэгээ хилэмдээ хар шуурганд ортиж баригдаад 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 10 жилийн хорих ялаар шийтгүүлж гарч ирээд гарч ирсний дараа жилийн дараа өнгөрсөн. Тэр үед би 3 настай байсан.
одоо тэгээ цагаатгалын комиссаас ийм сайхан ажил зохион байгуулж ягаад баярлж байна. Одоо ийшээ гандан хийд орж богины нам хуруулах гэж сууж байна. Хаа дахиж ийм битгий тохиолдосоо илгээ ийм хар шуурган эргэж үтгий болоосоо илгээ хийж бодож байна да. Миний чимдэржийн лувсан цэрэн бүх зэргийн бэлтгэлийн газрын орлого дараагаар ажиллаж байхдаа 1939 оны 1 сард улс төрийн хэлэлцээр сэрмэгт баригдаж 4 жилийн одоо хорих ял авч байсан юм аа. За ингэхдээ бол миний аав бол 1925 онд зэрэг татагдаж цэргийн ерөнхий сургуульд орж цэргийн ерөнхий сургуульд төгсөөд улс төрийн комиссарын ажил хийж насан туршдаа улс төрийн ажил хийж энэ хасгийн дээрэмчтэй дэмжинчний удирдлагын дор баруун хязгаарт байлдаж 200 гаруй өрх айлыг өчнөө одоо 10,000 толгой малтай гэлүүд буцааж одоо их орондоо авцрах энэ одоо ажиллагаанд улс төрийн комиссараар явж исэн. Цэргийн гавьяаны улаандрын одоо тухайн үеийн Цусан гавьяаны адантаа юм байжгаад 31 наснда хэлмэгдэж одоо баригдсан 4 жилийн хорих ял аваад яасан. Түүнээс гадна манай аавын төрсөн эгчийг бас одоо багш хүн байсан. Эсэргүүний эгч гэж намаас нь хөөж багшийн ажлаас халж насан туршид нь одоо ажил хөдөлмөр эрхлүүлээгүй ингэж явсан юм аа. Ингээд энэ бол одоо маш аюултай одоо хэлмэгдүүлэлтийн хар шуурга байсан. Гэвч одоо бид энийг давж гарсан. Тэгээд өөр ачнаар нь бол улсдаа шудраар хөдөлмөж одоо амьдрал ахын сайн сайхан явж байна. Би 2 ахтай айл явтган хүү. Манай том ах бол аавар минь өгүүлж миний дээдлийн ах болохоор зэрэг ээжийн минь дүүгээр өгүүлж би болохоор эгчийнх нь нөхрөөр ингэж өгүүлж одоо ингэж л одоо тэр сургууль соёлтонд орох энэ замыг одоо ингэж засч ингэж яасан л ийм л юутай. Жил бүрийн 9 дугаар сарын 10-ны өдөр болохоор Монгол улсад улс төрийн хил сэргээр хэлмэгдсэн хэлмэгдэхстийн дурсгалыг хүндэтгэх өдөр байдаг. За энэ маань болохоор 1990-ад оноос эхсүүлээд ингээд уламжил болгонд тэмдэглэгдэж байгаа. За энэтэй холбоотойгоор Орхон аймаг дахь одоо цагаатгах ажлыг өдөртөн зохион байгуулах комисс бол жил бүрийн төлөвлөгөө гарган энэ өдрийг тэмдэглэдэг. За энэ өдөр ч гэсэндээ бас их сайхан шинэ 15-ны намрын дунд сарын шинэ 15-ны өдөртөө давхцсан сайхан өдөр байна. За сүүлийн 2 жил орчим ковидтой шалтгаалаад ар гэртээ тэр болгон ингээд танхимаар уулзж байгаагүй. Энэ жил болохоор танхимаар ингээ уулзаад энэ ар гэр энэ хэлмэгдэхстийн үр ач нарын ч гэсэндээс одоо сэтгэл санаа нь арай дээр ингээд үзэл бодлоо санаа бодлоо хэлэх комистойгоо яг ингээд биеэр уулзах энэ танхимд нэг харах ийм ажил зохион байгуулагдаж байна. Яг одоо бол энэ Орхон аймгийнхны хэлдэг Түү хэд буюу Хутагт ламын хэд дээр буйны ном оруулах ажил хийгдэж байна.